За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийнхаа дугаараар энгийн иргэн Солонгос аав хүү хоёр одоо Якузагийн эсрэг тулалдсан тийм болсон явдал та бүхэнд ярьж өгөх шийдсэн байна. За ингээд Солонгос аав хоёр Японд амьдардаг байсан байгаа. Японд одоо пачинко буюу мөрөөдө тоглоомын төв ажилладаг байсан байгаа. За аавынх нь нэрийг Накамура Мичио гэдэг Солонгосын олон улсын групп компани Японд салбарынх нь одоо захирлээсэн байнамаа. За түүний солонгос нэр бол Чиншункон гэдэг нэртэй Японы Хёгокинд амьдардаг үйл ажиллагаа явуулдаг энгийн иргэд байсан байна. За гэвч аавынх нь арт Якуза нар үргэлж одоо дарамтлж мөнгө нэхэж сүрдүүлдэг байсан байна. Ямагучи бүлгийн Ямакимура Шокаийн хоёр дахь толгойлогч буюу Кояма Кинжи гэдэг хүн аавыг нь дарамтлж хэд удаа мөнгө авч олон удаа айлгаж сүрдүүлж байсан байна. За энэ одоо айлгаж сүрдүүлж мөнгө авдаг гэснийг одоо түүний хүү огтхонч мэддэг байсан байна. За түүний хүүгийнх нь нэр бол Накамура Харуне гэдэг нэртэй. Аавыг нь олон удаа дарамтлж сүрдүүлж мөнгө салгаж байсныг хүү болох Накамура Харуне нь одоо мэдээд галзууртлаа уурлаж энгийн иргэнчгэлээ өнөөх Якуза нарын эсрэг тэмцэж зогсоохоор шийдсэн байна. Ингээд хүү болох Накамура Харуне нь Японы хамгийн том Якузагийн бүлэг болох Ямагучи бүлэгт хамааралтай Якузагийн толгойлогч болох Кояма Кинжи рүү дайрч түүний гарыг нь хугалсан байна. За ингээд мэдээж гараа углуулсан Кояма Кинжи нь зүгээр суулгүй маш их уурсаж өөрийнх нь эрүүл мэндээс илүү нэр хүнд нь чухал учраас нэр хүндээ олж авахыг хүссэн байна. За Якуза нарын гол одоо ураа өөрийнх нь нэр хүнд нэгдүгээрт эрүүл мэнд бие махбод хоёрдугаарт гэж явдаг учраас мэдээж гараа углуулсан Кояма Кинжи нь маш их уурсаж аав руу одоо залгасан байна. Хүүчин намайг одоо эрүүл мэндээр охиросон тул асар их хэмжээний мөнгө төлөхийг сүрдүүлж шаардсан байна. Жишээлбэл Накамура Мичио буюу аав нь эсэргүүцсэн байна. Үүнийг нь мэдсэн Якузагийн толгойлогч түүнийг одоо хороохыг даалгасан. Шимояма гэдэг Якузагийн одоо туслах аавыг нь хөнөөх тушаалаад аавыг нь гудамжинд алхаж явахт нь алхаар зөхөж амь насыг нь бүрлэгсэн байна. За үүний дараа аавыг нь хөнөөсөн Шимояма нь баримтлагдан шоронд суусан. За хүү болох Накамура Харуне нь аавыг нь алсан алуурчинг шоронгоос суллагдмагц аавынхаа өршөөг авахар шийдсэн байсан байна. Ингээд алуурчинг шоронгоос суллагдах хүртэл Накамура Харуне буюу хүн хэд хэдэн гэмт хэрэг хийсэн байна. Өөрийн гэсэн пачинко буюу мөрөөдө тоглоомын газартай байсан. За тэр мөрөөдө тоглоомын газар нь хуулийн дагуу үйл ажиллагаа огт явуулдаггүй байсан. Дандаа хууль бус үйл ажиллагаа явуулж маш хэмжээний орлого олдог байсан байна. За арх согтууруулах, ундаа борлуулж, заримдаа өндөр үнэтэй машины суглаа хүртэл явуулдаг байсан байна. За энэ хот буюу зөвхөн одоо Японых нь Хёго хотод нь зөвхөн Накамурагийн тоглоомын газар хууль бус үйл ажиллагаа явуулдаг байсангүй өөр хэд хэдэн мөрөөдө тоглоомын газрууд байдаг гэснийг цагдаа нар илрүүлээд 2010 онд түүний мөрөөдө тоглоомыг бүгдийг нь одоо улсаас хурааж авсан байна. Тэрнээс одоо жилийн өмнө буюу 2009 онд Накамурагийн өөрийнх нь амьдардаг Хёго хоттой Токиогоос нэгэн залууг дагуулж ирсэн байна. За тэр дагуулж ирсэн залуугийн нэр нь болохоор Маэда гэдэг байсан бөгөөд Токиод зар сурталчилгааны компани ажилладаг нэгэн байсан байна. Маэда нь Накамурагаас одоо мөнгө зээлж одоо өөрийнхөө компанийнхаа үйл ажиллагааг явуулдаг байсан ч одоо хэд удаагийн давтамжтай болж даамширч төлж чадхааргүй маш хэмжээний үр болсноор Накамурагийн иргэшээлд нь орсон байна. Ингээд Накамура нь өөрийн амьдардаг байсан байрныхаа нэг өрөөнд Маэдаг 1 жил 2 сар хорсон ч өөрийнхөө зээлсэн мөнгийг авч чадахгүйгээ мэдээд өөрийнхөө дор ажилладаг байсан 43 настай ажилтнараа түүнийг хөнөөлгсөн байна. За ингээд энэ хэрэг болохын 2 сарын өмнө хүү болох Накамура нь нэлээд хэдэн залуустай явжгаад нэлээд хэдэн залуустай одоо муудалцаж маргалдаад нэг залууг нь одоо хүчээр машиндаа чирж суулгаад агуулгад аваачин дор ажилтдаг залуустайгаа нийлж бас амин бүрлэгсэн байгаа. За амин яаж бүрлэгсэн бэ гэхээр бас нэлийн хэрцгийгээр
амыг нь одоо ам хамрыг нь ямарч амьсгалах зай үлдээлгүйгээр скотчоор ингэж ороож тамалж түүнийг хөнөөсөн ийм аимшигтэй хэрэг үлдсэн байдаг байгаа. За үүнээс 5 сарын дараа аавын хөнөөсөн Шимодо шоронгоос суллагдсан. За олон жил одоо хүлээсэн Накамурагийн хувьд өршөөгөө авах боломж нь гарч ирсэн байна. Ингээд Шимодог суллагдсныхаа дараа гудамжинд алхаж явахад нь Накамура барьж аваад агуулгад аваад чинь шууд одоо хөнөөхийг бодсонгүй түүнийг одоо тамлан зодож зовоож нэлээ юм тарчлааж байсан боловч Шимодон тэндээс оргоод цагдаа нарт мэдээлсэн боловч нотлох баримтгүйгээд өнгөрсөн байна. Гэхдээ тэр 4 сар одоо нэг айц маш их айцтай байсан болохоор 4 сар цагдаагийн хамгаалтанд байхыг хүссэн. За 4 сар цагдаагийн хамгаалтанд байгаад хугацаанд дуусаад гарч ирээд бас гудамжаар алхаж явахад нь Накамура бас түүнийг барьж авсан байгаа. Ингээд цагдаагийн газарт энгийн иргэнээс нэгэн өдөр дуудлага ирсэн байна. За хэн нэг нь туслаарай гэсэн одоо эрэгтэй хүний дуу сонсогдоод байна. Яаралтай турсламж ирээрээ гэдэг дуудлага ирсэн энгийн иргэнээс. За тэр хагийнхан дагуу яваад утсан ч харамсалтай нь Шимодон хүнжил уудсанд ингээ ороогдсон байдалтай, үхсэн байдалтай машины багажнаас олдсон баг. За ингээд удаан үлээж исэн түүний өшөө авалт инхүү дууссан боловч цагдаа нарт Накамура маань эргээд баригдсан баг. Накамура болон Накамурагийн дор ажилтдаг залуус баригдаад 2018 он хүртэл тэд хэрэгээ ерөөсө хүлээхгүй явснаар 2018 онд хэрэг нэшлэгдэж 2018 оноос тэд одоо насаараа хорихол авсан байна. За ингээд одоо харамсалтай юм гэмт хэргийн болсон явдлага хэдий одоо ингийн иргэдч гэлээ Акозагийн эсрэг тулалцсан ч гэсэн одоо аав нь өнгөрсөн харамсалтай үйл явдал болж байна. За аавынхаа өршөөг авсан нь одоо сайн хэрэг байсан. Түүний хувьд сайн хэрэг байсан боловч бас л муур дагавартай өөрөө насаараа шоронд хоригдох тийм ял авсан байгаамаа. Чадах ядахаараа одоо та бүхэндээ ярьлаа. Манай дугаарыг subscribe хийгээрэй. Дараагийнхаа дугаараар илүү их сонирхолтой шинэлэг тийм хэрэгүүдийг та бүхэндээ судлаад ярих болно. За баярлалаа.